Аранга аймгийн боловсролын газрын дэргэдэх сургуулийн өмнөх боловсролын математикийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн 10, 12, 15 дугаар цэцэрлэгүүд хамтран багш нарын сургалтыг зохион байгууллаа. Аранга аймаг 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн шинжилэлтэй уялдуулан сургуулийн өмнөх боловсролын багш нарын сургалтын арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, багшлахгүй болгон суралцахуйд тулгымцсан асуудал дэмжлэг үзүүлэх, математикийн сургалтын чиглэлийн шинэлэг арга зүйгээс суралцах, багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих зорилготой юм а. Хөтөлбөрийн шинжилэлтэй мань холбоотойгоор багш нар маань өөрсдөө арга зүйд бас өөрчлөлт хийх юм шаардлага тулгарсан. Хүүхд төвтөө сургалт зохион байгуулах, багш чиглүүлэгч хүүхдүүд маань өөрсдөө ирж хайж бүтээлчээр сэтгэх тэр боломжийг бүрдүүлэх, хүүхдийн сурах орчин нөхцөлийг сайжруулах, багш нар маань арга зүйтэй шинжилэлт хийх юм зайлшгүй шаардлага гарсан. Тэгэхээр өнөөдрийн сургалтанд хамрагдсанаар багш нар маань өөрсдөө сургалт үйл ажиллагааны чанарттай ахиц гарч хүүхэд болгоныг суралцсан үр дүнд, ур чадварт нь илүү түлхүү анхаарч ажиллах юм ирч хүч авч байгаа хаа гэж харж байна. Сургалтаар шинжилсэн сургалтын хөтөлбөртэй уялдуулсан 4 арга зүй дээрээ тулгуурлаа. ТВЦ аргыг аягүй сайн ойлгож авсан. Энэ маань болохоор энгийн хэрнээ хялбар хүүхдүүдэд өгөхөд ойлгомжтой байдлаар авж байгаа нь илүү давуу талтай байна. Шинжилсэн сургалтын хөтөлбөрийг бол ер нь бол багш нар эцэг эхчүүдтэйгээ цэцэрлэгийн бүх ажилчид хамтарч хэрэгжүүлэх нь зүйтэй юм а гэдгийг бас энэ сургалтнаас бас дахиж ойлгож авлаа гэж бодсон. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар сургуулийн өмнөх боловсролын багш нарын орчин үеийн сургалтын арга зүйг эзэмшиж, математикийн сургалт үйл ажиллагааг илүү бүтээлж, хүүхэд төвдөө зохион байгуулах мэдлэг, ойлголт сайжрах юм а. Мөн шинэлэг арга зүйг ойлгож сургалтын үйл ажиллагаанд ашиглах чадвартай, сургалтаа илүү сонирхолтой зохион байгуулах арга зүй, ур чадвартай болж байгаа юм а.